Зүгээр хүмүүс одоо дийлэнх нь одоо бурхны зурсан зургаар явж гинэ гэдэг ингээ ярьдаг. Тийм бурхны зурсан зураг гэж хааж байхгүй. Тэр бурхны зурсан зураг төрг юмд итгэдэг хүн байх юм бол тэрнийг л бурхны шашинт гэж нэрлэхгүй байна. Тэгэхээр бурхан бусдын зургийг зурдгаа гэх юм бол одоо бидний дунд түүхийн амар амгалантай эд бид мөн жаргалтай байдаг гэж ингэж хэлэхээр нэг хүн байх болов. Би өөртөө бүх юмнууд ингээд сэтгэлчлэн бүтээд би өвчин зовлонгүй амар амгалантай таваараа илбэг хангалуун би өөртөө эд мөн түүхийн жаргалтай байна гэж ингэж хэлж чадхаар байх болов. Манай энэ ертөнцийн ер нь нэг тийм бодгол байх болов. Хичнээн баян байсан ч тэр одоо хөрөнгөө хамгаалах, манах, гарибжуулах, хадгалах асар их зовлонтой. Хичнээн нэр төртэй байлаа гэд тэгдгээр хүмүүс тэр одоо нэр төртэй байгаагаас тэрнээсээ шалтгаалаад зовлон үүсдэг. Бусдад одоо би таалагдахгүй нэг нэр дээрээ илдүү энэ одоо юм зүүчихгүй энэ төргээл одоо бүр цаг үргэлж идэх хичээсэн зовлонтой байна. Нэр алдартай болоо түүлийн аз жаргалтай болчдөг бол тэр одоо дэлхийн том одууд одоо мундаг аз жаргалтай байх байлгүй. Гэтэл дийлэнх нь л хар тамхинд ордог, амиа хорлдог. Илдэг бүсийн одоо зүйлүүд эргэлдэг ийм л харагддаг. Тэр одоо аз жаргалгүй байгаа юм бол тэрний шалтгаан нөхцөл нь юу вэ гэхээр бидний хийсэн бусдад одоо зовлон тарс үеийн шалтгаан нөхцлүүдээс бүрднэ. Тэгвэл тэрнийг төвчж болох юм уу гэвэл бид болно чадна. Өөрийнхөө одоо муу сэтгэлийг аль чадгаар төвчөөд хороод одоо ам авч байгаа энэ хэлбэрийг бид сахил авах гэж байна. Энэ нь бид өөрсдөндөө зөв сайн дадал зуршлыг хураах нэг арга зам. Бид энэ насандаа зөв сайн арга одоо дадал зуршил хураачих юм бол тэрний дараагийн төрөлд бид зөв дадал зуршилтай буюу зөв сайн авьяастай хүн болж гарна.